Тэгэхэд ард түмний өмгөөлсөн загтлаа явуулахгүй байна. Ямар ч алхам хийхгүй байна. Энээс болж 1 сарын 31-нийг бид алдах юм бол Монгол орн оюу толгойн гэрээг Монголын талд ашигтай болгох, сайжруулах түүхэн алтан боломжоо алдна. Энэ бол маш том нүгэл болно. Ингээд энэ үүднээсээ хэн нэгэн хүнийг муучлах тухай биш. Хэн нэгэн арчаагүй сайд өөртөө нэг хэдэн сая доллар авахын тулд хэдэн тэрбум долларын Монголыг хохироосон явдлыг таслан зогсоохын тулд засгийн газарт шаардлага өгсөн. Энэ шаардлагын хариуг улсын их хурал дээр энэ 7 хоногт сонсно гэдэг энэ байр суурийг би илэрхийлж байна. Их хурлын даргад энэ талаар мэдээлэл өгсөн. Их хурлаас энэ ажлын хэсэг төлөвлөгөөнд хэзээ оруулах вэ гэдэг талаар бас мэдээлэл ойрын үед хийх баха. За ингээд тодруулж асуух зүйлүүдээ би хариулахад бэлэн байна. Энэ дээр зүгээр та нарт сонирхолтой байж болохоор би 2 мэдээлэл өгье. Яг саяны хэвлэлийн мэдээлэлтэй тийм ч холбоогүй боловч оюу толгойн гэрээг Монголын талд ашигтай байлгах хамгийн том 2 үндслийг би хэлье. Олон жил ярьж байна. 15 жил ярьж байна. Дахиад хэлье. 2009 оны Улсын их хурлын 40-р тогтоолоор засгийн газарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг Rio Tinto болон оюу толгойн талаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн. Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар хизээч нэг ч үг Улсын их хурал яриаггүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдэг нь луврыг Улсын их хурлаас ямар зөвшөөрөл аваагүйгээр засгийн газар авилгал авах магадлал байдлаар дур мэдэн байгуулсан явдал бол энэ гэрээг цуцалж Монголын талд ашигтайгаар шинээр ярих үндслэн юм байна. 40-р тогтоол дотор хөрөнгө оруулалтын гэрээний тухай заасан, хувь нийлүүлэгчдийн гэрээг заагаагүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээний дотор Монголын талыг эрс хохироосон менежментийн төлбөр, менежментийн баг гэх мэтийн луврын асуудлууд орж ирсэн. Дубайн гэрээ гэдэг бол хөрөнгө оруулалтын гэрээтэй хамаагүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар Дубайн гэрээ болон бусад луврууд орох үе хаалга нэгдсэн. Энэ болгоноос үүдээд Монголын тал дандаа луврдуулахгүй хөрөнгө оруулалтын гэрээ дахин шинчилж Монголын талд ашигтай болгох түүхэн алтан боломжийг энэ 1 сард алдах юм бол болохгүй. Энэ дээр ерөнхий сайд хөрөлсөх хариуцлагатай ажиллах ёстой гэдэг шаардлагыг өргүүлж улсын их хурал дээр энэ талаар ярилцъя. Мэдээллүүдийг сонсъё гэдэг шаардлагыг улсын их хурлын даргад хөргүүлээд байна. Маш зөв сайхан асуулт. Би дахиад харж хэлэхгүй микрофонд байхгүй учраас сая сэтгүүлч маань асууж байна. Оюу толгойн гэрээнд сайжруулаач гэж улсын их хурлаас тогтоолоор зөвшөөрөл өгөөд засгийн газарт үүрэг өгөөд өнөөдөр 2 жил орчим ажиллаж байна. 2019 оны 1 сард санаж байна минийхаар үүрэг өгсөн 2 жил өнөөдөр юу ч хийгээгүй. Энэний гол шалтгаан юу юм бэ гэж асуусан. Хариулт нь засгийн газар, хэрэглэх газар, сангийн яам, хууль зүйн яам 3 бол Rio Tinto-гийн бууны нохойнуудаар дүүрсэн байна гэдгийг би албан ёсоор хэлье. Гомдол гаргуул би баримттай мэдээлэл хариулт өгөхөд бэлэн байгаа. Өнөөдөр хууль зүйн яамн дээр, сангийн яамн дээр Rio Tinto-г хамгаалдаг бүхэл бүтэн бүлэглүүд бий болсон. Бүхэл бүтэн бууны нохойнууд өнөөдөр тэдний тарих угаагч нар өнөөдөр Монголоор дүүрэн байгаа. Энэ байдлыг би ярьж байна. Өнөөдрийн сэтгүүл зүйн салбарын ажилтнууд та нарт баярлалаа. Том мөнгөөр засгийн газар хаалтын гэрээ хийцэн байгаа. Би тэрнээс том мөнгөөр Монгол орноо яаж ашигтай байлгах вэ, ажилтай байлгах тухай өнөөдөр мэдээлэл хийлээ. За өөр асуулт байвал би хариулахад бэлэн байна. Мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа. За ингээд халдваргүйчлэлтийн дэглэмээ сахиад маска зүүлээ.
баярлалаа. За баярлалаа.